Sangaya. Namo Gurube, Namo Buddhaya, Namo Dharmaya, Namo Sangaya, Namo Gurube, Namo Buddhaya, Namo Dharmaya, Namo Sangaya. Sanje Judanzo Junanda, Janjo Pardo Dane Joduje, Dagi Janzo Jibi Sonamje, Dolo Danje Sanjan Dorsho. Sanje Judanzo Junanda, Janjo Pardo Dane Joduje, Dagi Jujan Jibi Sonamje, Dolo Danje Sanjan Dorsho, Sanje Judanzo Junanda, Janjo Pardo Dane Japsuchi. Dagi Jujan Jibi Sonamje, Dolo Danje Sanjan Dorsho. Silende 왕 어서 들고 등 하마운든 라스게 심자는 제대와든 디비 주던 담을 주제 동원단 동원 주제 담을 동원 미대 대와든 메벌도 주제 내린 적던 내 담을 대다는다 내가 주제 던제든에서 제대 생마다서 메벌도 다다는 면들이야 안신 정보를 내주지 모두 심자 군제 군주전도 대본적 메시지 전달은 오는 모두 연도 진절에 좀더 허전해 들 식소소 제달 담바산 전에 가능진이 뜻을다 나의 주님 대신되게 그때서 뭐마서 반다다가 당가비게 받아 성마의 실행하고 다시 보주주주면도 다리로 전에다 전바대 산저분도 미대부도에 다원놈도 전다 줘보셔 뭐마서 반다다가 당가비게 받아 뭐마서 반다다 이등구로라 남만다다 간내란다야 미간다나 다화도제 세계릭도제 현재미도 두제 본좀 설제 통보다 오지비 세제조와데라 고찬사 관계도제 내선다 다와탄제 방배제 담배전에 정도 고덤데라 잔자도 너무가 예가도 도던데 또 군제도는 지점버 탐제도 가도 다기 제던도 자 타고 근데 너름인데 그러기야 자빗 조로투ар хорон долдугаар бүлэг ихэлсэн яваа 7 дугаар бүлэг нийт үлгэрийн далаагийн 28 дугаар үлгэрийг гүйцэн. За энэ 28 дахь үлгэрт бол Алдарт Ашок хааны тухай бурхан багш ирээдүйд одоо намайг нирван болсноос хойш 100 жилийн хойно одоо ийм хаан гарч ирнэ гэж байдаг. Одоо энэ үлгэрийн далаадаа альцсан байдгийг хожим тэрхүү одоо их дайнч нэлээд жоохон харгас хэрцгий хаан Ашок хаан гарч ирж аяндаа хийж энэ тхийг нэлээд их одоо нэгтгсэн одоо ийм хаан. Тэгээд энэ хожим энэ өөрөө үлгэрийн далааг олж үзээд өөрийнх нь тухай байгааг хараад тэгээд одоо их сүжиг бишрэл төрж бурхны шашинд одоо орж одоо хэж одоо нүгэл үлдээгүй ийм одоо воинт номын хаан болсон ийм төвхтэй. За ингээд одоо өнөөдрийнх бол Алтан хумхын 29 дугаар зүйл гэж. Алтан хумх гэж юу вэ гэхээр одоо юм бол бомб шүү дээ те бидний бомбыг одоо хумхын орд гэдэг ярихад одоо бомбны ордыг хэлж идэг. Бомбын ирэн үе гэдэг нэг ярьжсэн да. За ингээд Алтан хумхын 29 дугаар зүйл ийм хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан нь Ширваасан балгасдах ялгуугчхан хөвгүүний цэцэглэгт итгэлгүй эдэн өглөгтийн хотол баясгалан түрэн суун аваа. Тэр цагт аяг дахимлгүй зуны ахуй ёсоор сууж ёсоос гараад ялж төгснөгцөн бурхан хаан бүхий тэнд одвоо гэж. За энэ зуны ахуй ёс гэдэг нөгөө ярна зуны оршил гэж. Яр хайлангийн одоо 3 сар тэр үед бол 3 сар суудаг. 3 сарыг одоо хураавал 45 хоног сууж болдог. Монголчууд одоо намрын хайлан бол 45 хоног орсуудаг. Тэгээд бид нэг энэ жилээс дан гэлэн гицлүүд ерөнхий гандан бол жил болгон таслалгүй явуулдаг шүү дээ. Тэгээд одоо зуны оршил одоо гадаалсан байгаа. Тэгээд одоо ламнар яр хайлангаа гадаалаад бурхан багш дээр очиж одоо бурхан багш хаан заларч исэн тэн рүү нэрсэн юм байна гэж.
Бурхан нь тэдгээр аяг тахимлаг өн ис учирсны тул одоо бүтэн 3 сар 90 хоног уулзаагүй шүү дээ. Өн ис учирсны тул тэдгээр аяг тахимлагт нэгүүлсэж бүрэн мянган хигээс лүгэ төгссөн хүрдэт мотраа дээш өргөөд тэдгээр аяг тахимлагуудыг хүндлээд өвчин тахалгүй юу амгалан уу хэмээн зарлиг болсонд их эрдэм лүгэ төгссөн бурхан нь тэдгээр аяг тахимлагыг хүндэлснийг ананд нь үзэж маш гайхаад ялж төгснөгцсөн бурханаа ийн хэмээн өчвөө. Бурханаа ертөнц дахны эрхэм дэнсэлгүй эрдэмт сэтгэшгүй бэлэгт буй атал юуны тул өчүүхэн сэтгэл барьж аяг тахимлагуудыг хүндэлсэн нь юун буюу хэмээн өчвөөс бурхан анандад ийн хэмээн зарлиг болваа. Одоо багшин шавьда одоо минь асууна гэдэг нь бол их хүндэтгэл юм болж байгаа юм. Тэгээд та одоо ийм одоо агуу эрхэм дээд сэрнэ юунд шавнараас одоо энэ аяг тахимлагуудаас минь дэрвэ гэж ингэж одоо хүндэлсний учир юу вэ гэж асуусан. Ананда эрт нэгэн цагт тоо томшгүй сэтгэшгүй галуун урд нь Замбуу твийн Варнасын нэрт улсад зөөн хураахууд уран болсон тийм нэгэн гэрийн эзэн бүлгөө. Ямарваа эд таваар буйл бөгөөс тэдгээр идэ хувилгаж алт болгож нэгэн алтан хумх хийгээд тэрний доор болваа. Түүнчлэн ямар эд таваарыг биедээ үл идлэн онц алт болгон хувилгаж хойно болсонд урд хожид хураасан нь 7 хумх болсонд тэдгээр бүгдийг газар доор болваа. Хойно нэгэн цаг тэр гэрийн эзэнд өвчин хүртэж үхсэнд тэдгээр алтан хумхнуудаа тачааж хоргодоод тийм ээ. Нэгэн хорт могоо болон төрөөд тэдгээр алтыг сахин суваа. Хойно үн болсонд тэр балгас бээр эвдэрч химбээр суухгүй болж хоосон газар болвоо. За энэ одоо алхим шүү дээ. Тэгээ алхимийн эрдэм сурсан хүн бол энэ нөхөө юмсыг чулууг юм уу ямар нэгэн хатуу зүйлсийг бол алт болгож хувилгаж болдгоо гэж. Тэгээд одоо бүх юм алт болгож хувилгасан энэ бярман бүхэл бүтэн 7 бомб 7 хумх дүүрэн алт бүтээгээд тэгээ газарт булаад хинт ч хэлэхгүй газарт булсаар эцэст нь өөрөө өвдөөд үхтэй тэдгээр зүйлдээ хоргоцсон маа гэсэн. Хожим нь тэндээд одоо могоо болж төрөөд тэгээд тэр газар нь ч одоо хүн амьдрахын аргагүй болоод бодвол одоо хүн юм янз бүрийн хортой могоо үүрлээд амтэн хүн айж цочоод явсаар байгаа сүулдэ тэр түүний амьдарж исэн байшин барилга тэр хавь бол хүн амьдрахгүй болоод балгас гэж ярьдаг шүү дээ. Эртний одоо хот гэсэн үгийг бид нэр одоо нурсан байшин савыг балгас болгож нэрлээд байдаг. Тэгээд одоо тийм хоосон балгас болон хувиржээ гэж.